Энэ бол ихний зураг. За энэ доор байгаа ч яг үдэ. Сүүлд майны 6 усыг зурцсан маань. Тэр дээр ерөнхийдөө бол битсэн хэлбэр маяг онцлог нь бол нөгөө их айхтар юм байхгүй хадыг хадаар ингээд зураал нөгөө хадын эсний өнгө эсхий буюу энэ одоо шийдэх ухаанаар бол шатмал хад гэж нэрлэдэг. Хад яагаад харалдаг вөхөр тухайн газар уул усны халдаас үсч тухайн үед халддаг. Би National Geographic Channel-аас үзчихсэн. Тэгээ уул ус ингээд хад ингэж харалсан байдаг. Тэгээ энэ харалсан хадыг өөрийнх нь одоо юугаар л чулуугаар л ингэж битсэн байна л да. Битсийн зурсан ба 1 2 3 1 2 3 4 1 2 3 4 5 10 салаа эртээ буг зурсан бай. За тэр дээгүүр болохоор бас л бугал зурсан байна да. Буг гөрөөс янгир ямаа зурсан байна. За тэгэхээр миний зүгээр одоо зүгээр хануудаар харж байгаа бол энд нэг юм нүцгэн нөхөр одоо юу гэдэг өстэй хувцастай очсон зогсчихсон. Тэр бол их уран бүтээл сэтгэлгээтэй одоогийнхоор бол зураач нөхөр байж л дээ. Арай жоохон одоо сэтгхүүн юм дүрслэлийг үлдээ гэсэн маягаар юм зураг гэсэн маягаар хөвчихсөн. Тэгэхээр энийг ингээд зогсчихсан байж ингээд би одоо хад орж байгаа энд ингэчих юм бол бичгтэй хадны болдгогийн бичээс гэл үлдэх ч юм уу те. За ихээр энэ уул усны энэ хав бол үнэхээр аргал уулзаар дүүрэн байж л дээ тухайн үед. Тэгэл нөгөө нөхөр нэг гидсэн үсээд аргал уулз идмээ санагдсан ч юм байна. Тийм юм зохиогоо. Тэгээ нэг аргал итгэсэн, хоёр аргал итгэсэн гэж зураад суужсэн ч юм уу. Эсвэл өөрийнхөө одоо яаж исэн амьтдыг зурсан ч байт юм уу. За ямар ч үсэн нэг уран бүтээл сэтгэлгээтэй нөхөл энд шалдан сууж исэн баг та. Энд ингээд сууч, энэ дээр ингээд сууцсан. Ха. Энд дээр ингээд сууцсан нэг нөхөр. Тэ. Би хоёр аргал зүр, чи хоёр аргал зүр гэдэг. Энэ яг чухам зүгээр юу тэмдэглэж үлдээсэн энэ ингээд нэлээд гүнзгийгээр тэмдэглэж өгөөд нэлээд сайн ингэж хортон суулгаж тогтоосон байна. Аргал угуулц янгир за энэгээр ингээд сортон чигтэй байт. Бас л бичил бихний бичиг үсгийн дурсгалын ихэн үед байсан холбогдох үеийн зураг юм шиг байна. Яг тэр ихний бичгүүд гарах гэж оролдсон байна. Тэмдэглэгээ гарсан байна. Одоо хичнээн аргал байна гэж тэмдэглэсэн ч юм уу. Энд ч ингээд хүчнээ аргал байна. Тэгээ ингээд явсан чинь нэг баасан гэдэг нөхөр эндээс аргал агнаа цухтагаад гинэ уншсан чи. Нэг тиймэрхүү утгатай тэгээд эндээс тухайн зурж ирсэн хүн бол өөрийн гэсэн бас нэг тийм дүрслэл тэгээд агуулмж байгаа. За манай бэгэр сумд бол энэ бичгтэй хад шиг юм зурагтай хад бичээстэй хаднууд их байдаг. Энэ хойно ер нь Монголд бараг тийм бичээс байдаг. Тэмээний зурагтай, хүний зурагтай бас тийм молор толгой гэж бас тийм хад байна. Энэ хоёр бол хоёул орон нутгийн тусгай хамгаалтанд байдаг өвлж бууцнууд байна. За энэ уулаар ерөнхийдөө хаашаа аль руу нэгэ дойрсон бичгтэй хадаг бол
хад болгон дээр зураад очие. Иргэдөө сая энэ нутгийн ахаас хэлж байна. Энэ зурдаг нөхөр өстө яваад л гэж тэр шиг өстө яваад л очиод хад болгон дээр очиод нэг юм зураад ирсэн байна. Зөвхөн зургийн байдлаас юунаас энэ төргээ харахад бол тухайн үеийн мал аж ахуй үе, ан амьтан за тэгээд тухайн зураг зурж явах үеийн нөхцөлд байсан хүмүүс бол цаг үед байсан хүмүүс бол номсон барьж ан хийдэг байсан юм байна. Морь ундаг байсан юм байна. Уг морьч доо яг морь унсан зураг байгаагүй те. Морины зураг юм уу байна уу? Морь унжсэн байна. За дээрэс нэмээд аргал ангир бол энэ хавар дүүрэн байж. Одоо дөнгөс камера тийш харуул та. Энэ дээр бол ном сумаар харуулж байгаа хүн тэгээ аргал ангир өөдөөс нь харуулсан байж байгаа. Тийм байна уу? Тэ ном сумаар ингээ хар. Мань нөхөр номоо буруу харуулаа барьцсан юм уу? Тэр үеийн ном нь юм байсан. Ном сумаар. Тэгээ хажуудалд нэг нохоо бас тагаж явж байгаа байл. За ингээд тухайн үед нохоотой байсан юм байна гэл ингээл тухайн аж ахуйн бодол тухайн үеийн амьдралын нөхцөл энэ төр маш сайн харагдсан юм байна. Тэгээ хадны сүг зураг бол сая би түрүүнд одоо бичлэн дээр үлдсэн байгаа хэ. Одоо би харуулъя. Иймэрхүү маягаар зурагддаг юм байна л да. Тэгээд эндэг нөхөр зураг зурсан, хадны сүг зураг зурсан байна л да. Зөв хожим маань хэдэн зуун жилийн дараа хүмүүсээс харуул. За энэ бол эртний зураг байна, сүг зураг хэдэн зуун жилийн өмнө хүмүүс ийм байсан юм байна. Дараачийн хүмүүсээс энд ирсэн байна. Тэгээ дараа нь ийм юм ундаг болсон байна. Энэ ашаа барьж явах үед л тракторын жолооч нь өөрийнхөө тракторыг айгүй бол завтаа ингээл ухаал ингээл төмрөөр ингэж гүнзгийж өгсөн байна. Гүнзгийж өгсөн байгаа байхгүй энийг. Тий. Тэгээл их завтаа нөхөр яг л трактор шүү дээ. Тэр үе өөрийнхөө трактор. Тэр дээр бол ингээ бодлуулчихж байгаа байхгүй дүрсийг. Энэ хатан дээр чи ингээ зураасаар ингээ ингийн зураасан зургаар дүрслэл хэлж тэнд ингээ цөдгөрнэцтэй ямаа зураа хийцэн байхгүй. Тэр ямаа бол сүүлийн үе зурсан ямаа. Тий. Энэ трактор чи яваанда. Түүх болно л та. Хэдэн зуун жилийн дараа. Утаан гараал энэ. Ихлэ гүнзгий зурсан баг. Тэгэхээр нилээ. Нэг сони хад юм ба тий. Тий. Нилээн их цаг хугацааг орсон. Тэгэхээр уул хад гэдэг бол одоо хичнээн цаг одоо үеийг даваад элэгдэшгүй, элэгдсэн ч гэсэн нэг иймэрхүү дайны барьцтай байд юм байна гэдэг нь бас харагдаж байна. Тэгээ энэ бол бас энэ нөхөр бас нэг сүг зураг зурж дээ. Тэгээ ингээд цаг үе битий төөрөлдөлөө дээ. Хадны сүг зураг явж итэл дунд нь трактор нааж ухарч одоо дараа чи хэдэн зуун жилийн дараа судлах хүмүүс одоо яах юм бэ ч дээ. Өө хин одоо нуусан барьсан трактор унсан явж ирсэн яасан гэмээр. Бичлэгч авч байгаа энэ хоёр юм аль үед авуулцал хөхрөд хэрэг нөө жоо ингэж мөнгө аваад нэг үү. За. Нэг иймэрхүү юм болоод байгаа. Тэгээд энийг яваг нь болчмоор л байгаа юм да. Ухаантай байхгүй нь чинь түүхгүй л ингээд солиоруулаад хамбаг юм. Тэгээд тэр цаана одоо манай сая хин жолоочийн ихнэр тэнд бодолж шít. Болтгоо эн чи ямар очтой юм бэ? Сур бас дахин сургая өжсөн байж тийг. Тэр ямар сонтой аргаа ороод. Тэр үе чи Лэнэ очиод бас лекц уншсан юм бахоц. Тэгээд нэг тиймэрхүү юм ярьлаа. Тэгээд тэр доогор за буддын шашны таринууд ütсэн байна. Майнын 6 өсөг. Тэгээд нөгөө юу энэ тэр ламалаж үсэж санжалаж чойлож үсгэлж үсэж тэр бичсэн байж гэн. Ном нүргээ, лам нүргээ, бурхан мөргээ гэх. За иймэрхүү юм одоо тэр үе хүмүүс одоо эргээд ирэх юм жигтэж болшгүй. Одоо шинээр бичих хүмүүсийг бол жигтэхгүй болохгүй. Ингээ хамаг юм дөөрөлдүүлээд эртний сүг зураг зурж байгаа усууд тарин мэддэг ч байсан юм болов. Сүүлдээ трактор унаа явдаг ч байсан юм болов. Ерөнхийдөө энэ доогоор ингээд бас нэр усаа бичсэн, эсвэл янз янзын бичсэн одоо цэдэр нэмхэн бэ, тэнцүү лоо юм аа гэдэг юм хөгийн бичсэн зөндөө байна л да. Бид нар монголчууд өөрснөө л энийг хайрлж, иймэрхүү юмудаа хайрлж, хадгалж дэлхийн дурсгал түүхэн дурсал болцсон энэ бүх зүйлүүдээ өөрснөө хайрлахгүй бол бидний өмнөөс ирж хин нэг хайрлна гэж байхгүй л дээ. Тэгэхээр энийг бол бид нараас нэг зөв ойлгоод энийг бас нэг хайрлж хамгаалаасаа. За энд байгаа малчид ч гэсэн би бас энэ доор ингээ өвлжөө байхаар нэг бодлын хайрлж хамгаалаад зүгээр ч юм уу гэж бодох юм. Нөгөө бодоход бас энэ чинь мал адуус явах хэрээр энэ хадны дурсал маань сүтчих үдэ гэсэн бодлоос төрж энийх нь ялгааг нь бас сайн мэдэхгүй юм. Эртний хүмүүст холбогдох түүхэн цаг үеийн одоо гайхалтай үлдэгдэл өв болж монгол хүмүүст одоо тухайн үед тэр цаг үед хэдэн зуун мянган жилийн өмнө зурж ирсэн үний уран бүтээл бол биднэрт өв болж ирсэн байна. Энийг өөрөө ч гэсэн дэлхийн судлаач эрдэмтдийн болон бусад хүмүүсийн одоо анхаарлыг татсан бас сонирхолтой бас түүхийн бас нэг тийм чухал судлагдахууны
тухайн үеийн соёл, ах уй, ан амьтан юу гэж югсэн тухайн үеийн соёлын бас нэг том өв болж үлдсэн байгаад одоо манай монголчууд бас баялаа талархаад баршгүй маа гэн монгол хүнд үлдэж байгаа түүхэн өв шүү дээ энэ. Тэгэхээр энийгээ бид нэр таарлсан газар болгонд битээ хатан дээр юм бичээрэй, битээ зулгаагаараа. За тэгээд иймэрхүү өв дурсалтай газар дээр маш сайн арилж хамгаалж гамж байгаарэ гэж одоо шинэ үеийн залуучуудаа захих байна. За мэдээж манай хууччууд бол иймэрхүү юмд хүрэхгүй л дээ. Гэхдээ л хууччлын залуучууд нь энэ дээр юм бичсэн байж одоо шинэ үеийн залуучууд нэмж бит юм бичээрээ сайхан үзээд яваараа зургийг аваад дурсал болгоод хадгалаад үл дээрээ энэ бол бидний төгөн цагийн дурсал юм шүү. Байгаад сонирхол ерөөхдөө юу эндээс авчираад аадснууд энэ ирэмгээс ингээд шүлсээ татсан ба. Тэгээ ингэж татаад хамгийн анхны шүлсийн анхны нурууч одоо дээд нуруу ингэж явуулаад тэгээд ингэж явуулаад энэ ирмэг дээр авчиж одоо энэ хатан дээр шүлсээ дэнээс. Тэгээ ийм хатуу. Тэгээ хатуу доотлог нуруу нь энэ явчих. Ингэж татаа тэр хаднаа юм. Тэгээ ийм шууд наалдаж. Ялаа нэг шум гэл наалдана. Тэш. Ялаа нэслэ. Тэгээс тэнгуут эндээс нэг дамбаа гэдэг аалцдаггүй л юм. Одоо энэ чинь ингээд нэг шүс татсан, энд нэг шүс татсан. Энд бас нэг шүс татсан. Тэгээ энэ нөхөр ингээд ангаа хүлээг өгч байхгүй энэ төр. Цүнгээр хараг гэжтэй саарлаа алц. Шүсэн дотроос амар явд юм тий. Одоо жоохон доороос нь дийшээ. Нөгөөгөө идчихнэ. Нөгөөгөө чи аваад сая явцсан шүү дээ. Алгацсан. Энэ. Нөгөөгөө идэх гээд барай явж ийн хараа. Чи өөр алц. Арай жижиг юм бэ. Иргэчээ аалцсан. Имгчээ аалцсан. Энэ имгчийн шавжин хөвшин том байдаг. Тэгээ шүсэн дээр бол өөрөө үнэлэг явах үү. Нөгөөхөө барай л яваад байгаа. Барих гэж. Тэрвэрцэл явж байгаа. Тэрвэрхээс юутай яатсан юм чинь. Урд хоёр хөдөндөө тэрвэрцэн идэж байгаа юм байна. Идчихсэн юм байна. Өөр амандаа иччих. За тавтаа цаахан зоог л. Тий. Идний. Идчих. Амных нь урд хоёр дээр ийм юмтай. Тэгээ шууд яг камер дээр шахаж чавдчихно. Камерт хүний үдэг гүйцэхгүй юм да. Энэ л байна л да. Би хаалын булаг авцаарай. Тэгээ хаалын. За идчихсэн аалцсангүй идчихсэн. Идчихсэн ялаа нэ. Томоо талаа нийтчих. Ингээд шүүсэн ялааныхаа шүүсэн гадуураа гараад тэнд хазаал идчихт юм шүү. За амтны хоолыг өгөөд за маа. За энэ шүсэнд нь үлдээч тий. Торонд үлдээч. За. Айгуу сонирхолтой биш тий. Энэ өстө үнэ хатан. Тэгээ энэ чи ойролцоогоор 2 м орчим ийм юу нэс бо. Уна энэ арай. За тэнд 2 м орчим ийм одоо аалзны утас энэний айгуу даацтай. Яг сатуур татсан юм шиг тий. Тийм. Одоо нөгөө загшин сатуур татсан юм шиг ийм даацтай. 2 м энэ чи бас байна. 1 м 50 гаруй. Энийг метр орчим ингэж татдаг юм шиг. Тэгэл энэ рүү ингэж ялаа ингэж тэнд нэг ялаа орцсон байна. Тэнгууд энэ аалз гарч ирэл. Йоо. Энэ аалз гарч ирэл. Энэ нөгөө бас нэг том нь энэ. Тэр. За юу. За аалзны тухай баримтны үгээр өндөрлөө.
Монгол эртний түүхэмээ Чингис борч манхайцсан агуу дэвсэн Амбиен модч хайргүй тэнцэж явсан Ариун дагшин онгон шигээ их нота Ата ханга мянган давам дэрэн Хатдаг нагсан бород шигээ овоо тайхтай Хүнстэйг айлгаж явсан 13 дугаар цуу Хүчсэн дэтэ хойсгол хийсэн 21 он Хахин он хайрстам Тогтсон гайгүй байх шүү. Энд би тогтсол энэ сэдв хийдэг. Шиг болсон. Оо мати. Энэ танд ингэж. Нэг даваар өгсөн. Нэг нати бүр доороо тахчих. Паса. Одоо дугуй хаг гэдгийг хэлэх үү? Энийг яана. Аа хийдэг. Пас ямар пас болов. Танаа машины юу өвдөр чи? Одоо энэ ардаг наадлага бөөрдүүд. Дотроос аадсан ч юу? Зүгээр цураад юу гаж юу? Маастын сувг нь гадны арьсны өнгөөр явдаг тийм. Наад хөөр нийлээд тийм сувг дайраад сувгны хөөрөөр гараад яг үзүүр дээр үзүүр энгийн ингээд цуурахаараа яг нэг цуураад. Нүгээр мааслаачлаа. Цацаад байгаа юм. Гэхдээ энэ боолог сольх болох юм шиг дээ. Аа. Уцаар ярьсан юм уу? Тусламжаад уудсан юм уу? Тэгвэл энэ цагаан битээсээ энэ гурваар үйж. Энэ баартаа гацсан. Чөтгөр гүйж юм. Мааслаг яваад. Суулж юм уу? Суулдаа. Зүгээр баартайгаа зэрэгцээ зогсож байгаад ингэж юм аа. Энэ бид нар сайн болсон юм шүү. Тэ сайн болсон. Хэрэг чадах хэрэг үсэн их хорнэмит эрдэн Хосон адган дэдгэдэг хадаг бардаг Монгол Хоёрхан устай маран хуураараа хорвоо хөргсөн Сайхан нэг болсон модгаа Хайдах гүйд байхын марахгүй Сайхан Монгол нэг болно Сайн бацгаана уу? Сайн сууж гэнэ үү? Сайн явж гин. Бид нар вид хийдээс явж байгаа. Надад зүгээр намайг. Нэвтрэл энэ яасан гинтгийн ингээ усгаарч юу? За гинттэй усгараад. Танаа уснасаа зайлж бууж байгаа юм уу? Уснасаа хөндөр зааж бууж бай. Тоёв чи нүрээ яагаад ингээ нинж болгоцсон? Яаж байгаа юм? баг. Юу нэ? Нөгөө Тэгээ ингээ боочхоор зүгээр юу? гаагүй. Аа. Асууны тий.
За Монгол хүмүүс ирсэн хүн байна. Нэг өнөөлгий. Зөв өнөөлөх чинь буруу өнөөлөх зүгээр үү? Танаад тийм хаа явж байна? За бид нар ясна дэвнэлхий тойрч энэ. Энэ шандны ус хизээ гараад ирв сая. 2 хоногийн өмнөөс тэглээд. Энд доороос үүднээс чи булаг гараад ирсэн юм шүү, тэ? Энд гадаас хаасайг хотны нөхрөөс гүтэлгээд гардаг. Гардаг. За. Хотны нөхрөөс гардаг авьяастай ус юм аа. Танаа энэ чи бас гэрүүд нь том юм аа, хангаан гэрүүдэг бодвол. Сарийн говьрхуу болоод ирэхээр гэр нь номроод идэг. Мод юу хэлбэхтэй хангаа газар гэрэн жижигрээд идэг. Бас сони юм байд юм шүү, тэ? Тийм байна. Бид нар чи одоо гэрээс холдоод бас ерөөдөө төсөөл Улаанбаатар төсөөл байхгүй болох гэдэг шүү. Тэгж байгаа да. Хотын ч одоо ерөөдөө гэр барьдаг айл нь багасаад ер нь тэгэл яаж хийж байгаад нэг байшин барьж авчих гал. Тэгээд байгаа болохоор гэр нь жаахан багасаад. Болцдог нэг баашин барьж бол нэг машин олж яваал тэгэл. Тэгээ сая энэ өвөр хангаан уян хийцэн гээл ярьдаа өвөр хангаан уянгийн гэр олж үзнэ гээд өвөр хангаан аймгийн уянг суманд нь яваад очсон чи гэр байдгүй. За. Энэ 10 гэр байгаа мó юу? Тэ? Бүгд битүү байшин барьсан тий? Өвөр хангаа чи одоо сүүлийн үед тэгээд нөгөө хаасаагүй. хөгжлөө дагаа тэгээд баашин барих их дуртай болчихсон. Тийм болчихсон юм байна харин. Тэгээд гэр нь их цөөхөн болчихд юм байна. Энэ юу яа? Дотор юу энэ тэр угаагаа тавьчихсан юм уу? Тэ? Дотор бүрээс биш ээ. Цавг. Цагаан цавг. Хөшиг. Гадуур бүрээс чи бас гадуур өрөөс бас бий. цагаан цавг гэхэр чи одоо яг энэ өнн дээрээ тавьж Тэгээ байгаа. өнн дээрээ тавина. Цагаан цавг арайш мартчихаг байгаа маань бас арай Монгол алчсан. Монгол алдаг. Цавга тавиад тэгээд эсгийгээ тавиад одоо чи Бержентийн оронд гялгаруу тэрлээд байна уу? Тэгээд галгаар цаас нэг хэргэлдэг байсан тэгээд бас Амьсгал бас онцгой. агаар магаараас нэтрэх мó. Тий. Тэгээд эдлэгээ муутай. Яаж чадчих. Тэгээд намарших тусмаа усны элбэг болдог. Энэ урсж байгаа ус чинь энэ лүү орж ирэх нь байтгаад хаалганаас тэр цагаан алга гэдэг байгаас нааш гардаггүй байсан. Энэ ойрын 10 хэдэн жил. Тий, одоо нэг гөгсчүүл ярьж их нь одоо 60 70 жилийн өмнө нэг иймэрхүү устай байдаг байсан гэж энэ жил ярьж илээ. Тийм. Тий. Энэ жил энэ ус яа шууд бэгрийн голтой нийлж байгаа. Тийм байлаа. Ерөөсөө уруудаад Шууд бэгрийн голтой нийлж байгаа. та бас айгүй сонирхолтой. Та нэг ийш нэг харж байгаа. Энэ малгай салгай. Баа хотод олдохгүй нүүрний багийг хотод олдохгүй нүүрний багийг хаанаас авчдгийг. Өө энэ сумар чагоор ш. Хогоороо. Юм хөгжнөө. Сүртэй би харин мотоцикл дээр өө нэг ийм юм хүмүүс зүрхээрж очиад байсан баг нэг. Одоо ч очихгүй л. Тасч байгаа. Монголын ард түмэн нүүрэнийг харуулчихгүй юм царай марига. Энэ бол бургасан өн байна. Энэ бөөр хуучны өн байна. Тоон бургасан тоон. Тий, бургасаар залчихсан өн. Тоон ч бас бургасан тоон юм уу? Тийм байна. Бургасан тийм матмал бургасан тоон шүү. Тий. За хана бол сүүлд шинэ хана аваад иржээ. Ханцдаг өдөр мөдөр тасраад таахан байгаа хэцүүд юм тий. За айлын хүүхдийг сонирхоод за гэр яах вэ? Ой. Нохоны эний чи цагаан бөөрөнгийн цагаан багаар нөгөө гэрийн цагаан даваа маавны юм байгаа юм байх гэж байна. Нохоны дээрс гიშих гэж шүү дээ. За нэр хэм. Хай. Нэр хэлээрэй. Энэдөө. Миний дүү. Нэр юм гэсэн миний дүү гинэ. Ирээдүү гэж байгаа юм уу? Өөмө хэлгүүд аадаг хэлийг ойлгохгүй юм байна. Санчирма. Санчирма заваанаш үсчин гоож идэв. За чи хий. Ха? Ууш. Яс гинэ. Ууш. Уушу. Нуурал мууруулыг одоо хин ингээ гоё айч байна. Энийг хараач. Хааш. Диш арч. Энэ хошоо хин ингээ зудж болж гисэн. Ха? Нуурал мууруулаа гоёчгсэн энэ чис ганган хүүхэн биш алийг үнсчээ. За. Тухайн өнөрлөлдөг улаан гацтай хөдөн охтууд гөөмөөрхөө. Би охтуудыг харахад дотроос хамаг юм нууржийнэ дэдгээ. Вакалтай охин байдаг гинэ. За уушуу хин гинэ энэ охиныг. Үүлсэ. Үүлсэ гэж байгаа юм уу? Уушуу гэх шиг болсон. За үүлсэ сайн уу?
бас нэг удаж шүү дээ. Их учраас. Аль. Их учраас тасуу. Гадаа тасарсан. Өө. За үүсээ намаа нэг үнсч. Үнсч байгааг нь харсан сая. За үнсээ намаа нэг үнсч. Аа. Яа. Би чамаа нэг нүдний шил зүгээ гоё дөхөө. Маш ярьчаа. Ой. Өөр хий чихч байхгүй нүн шин толгоон дээр нь шил тогтох хамарч байдгүй. За. Тийш арч. Одоо тийш арч. Оо! За даалхан дээр өрөм тавиад. Орон боорч байна. Даалхан дээр үү? Мах цаа. Хөөрүүлсэн сүмний цай байна те. Доор цайнаас нь госон мамд өгч. Нэг ногоо. За би чи өглөө цайгаа уугаа зургандаа яраад өглөө баатрах босоод байшингаар нэг гашгаад тэгээд Тэгэхэд хаана хасан? тэр гинтхэн нэг өмөөхөө гашгаад байсан. Манай жолооч байшингаар нэг гашгаад. Цэргийн цэрэг цагдаа зангаа гаргаад сраад босаад нэг команд машин руугаа бүгдийг чихэж яваад. Араас арах орон нэг амбардж өгöd ороосоо. Тэгээ цай ундаа уугаар царах цэгний командаар явж байгаа болохоор айлын цай таарилдан гот бутч те. За тэгээд гоолтай аймаг ус сундраган дэлгэрээ сайхан байна өө. Сун зуршлах сайхан байна. Ус ундраг нь гараад ер сайхан байна. Тэгээ та бүгдийн цаашдээ ажил хөдөлмөр алтан шар замч үлзээтэй байгаа гэж зөрөөй. За тэр ирэл Батар шиг болтгоо, Бат сайхан шиг болтгоо гэдэг. За. За. Цайнууд авсан. Цагаац. Тэр апаа